Сайн мэцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Саяхан Netflix дээр орсон Motors гэх баримтат киноны гол дүр болох Тейлор Паркерийн талаар өнөөдөр ярилцсан. Тейлор Паркер нь 1992 оны 12 сард Техас мужийн нэгэн жижиг тосгонд төржээ. Түүний аав нь хар тамхи хэргэлдэг, эхнэрээ байнга хуурдаг хүн байсан бөгөөд Тейлорыг 12 настай байхад эцэг эхийн салсан байна. Тейлор багаасаа л амнаас нь гарч буй үг бүр нь худлаа байдаг хурамч зантай хөвгтэй. Тэр үргэлж би найз залуутай болсон. Бид хоёр үерхэд 200 онжийн намайг тийм гоё газар руу дагуулж авсан гэх мэтээр ярьдаг байсан ч найзуудаас нь тэр найз залууг нь харсан хүн нэгч байгаагүй гэн. Тейлор царайлаг боловч биеийн галбартаа өөртөө итгэлгүй баг зэрэг махлаг байсан тул цахимаар залуустай танилцахдаа өөрийнхөө царайны зургийг туранхай найзуудынхаа биеийн зурагтай хамт явуулдаг гэжээ. Тэрээр 17 настайдаа Томи гэх залуутай танилцаж охинтой болоод гэрлэж 24 настайдаа 2 дахь хүүхэд болох хүүгээ төрүүлсэн байна. Гэвч хүүгээ төрүүлэх үед эрүүл мэндийн асуудал үүсч дахин хүүхэд төрүүлж болохгүй гэсэн эмчийн залтаар үр тогтоохгүй байх мэс засал хийлгэжээ. Үүний дараа умайн гадуурх жирэмслэлт, өндгөвчний уйланхай, умайн дотоод салс бүрхөвчийн үрвсэл зэрэг өвчнүүд давхцаар умайгаа бүр мөсөө авахуулах хагалгаанд орсон байна. Умайгаа агуулсныхаа дараа тэрээр жингийн асуудлаас олж ходоодны хэмжээг жижигсгэх хагалгаа илгэж улмаар маш хурдан хугацаанд жин асаж туранхай олжээ. Түүний дүү Зекригийн хэлснээр эгч маань ходоодны хагалгаа хийлгэж турсныхаа дараа шал өрөн болсон. Өмнө нь хүүхдүүдээ гэр бүлээ анхаардаг байсан бол турсныхаа дараа шууд л залуустай уулзаж шоу цэнгэнд хамаг анхаарлаа хандуулах болсон гэдэг. Үүнээс олж тэрээр анхны нөхрөөсөө салсан бөгөөд хүүхдүүдээ асран хамгаалах эрхийг нөхөр нь авчээ. Нөхрөөсөө салсны дараа Тейлор Техасын Родео морин наадмын үеэр Вейд гэх залуутай танилцжээ. Вейд бол хөдөө тосгонд өссөн зэрлэг ахаануудыг зохицуулж ферм дээр ажилладаг жирийн даруухан хөдөлмөрч гэр бүлийн хүү байв. Вейдийн гэр бүлийнхээ анхандаа Тейлорыг хараад маш их гайхаж сэрэмжилжсэн бөгөөд үүнд хоёр гол шалтгаан байлаа. Нэгт хитрхи баян гих худал түүх. Тейлор өөрийгөө маш баян айлын охин, өвөө эмээ маань газрын тосны бизнес эрхэлдэг байсан болохоор энэ авийн газар бүгд манайх. Эмээгээсээ өвлөж авах 9 сая доллар байгаа. Одоохондоо ээж маань надад атаархаад тэр мөнгийг булааж авах гэдэг болохоор төр авч чадахгүй байгаа. Яалтчгүй миний мөнгө гэжээ. Жирийн гэр бүлийнхэн хүүдээ ийм баян охин тохирохгүй, удахгүй салах байх гэж бодсон. Хоёрт хүүхдийн асран хамгаалах эрх байхгүй. Америкт ээж нь маш ноцтой асуудалтай эсвэл санхүүгийн чадамжгүйгээс бусад тохиолдолд асран хамгаалах эрхийг ээжд нь өгдөг. Гэтэл Тейлорт асран хамгаалах эрх байхгүй. Хүүхдүүд дээрээ ч очтгүй байсан нь тэдэнд маш том ред флэг байв. Гэвч Тейлор найланхаа зантай байсан тул Вейдийн гэр бүл, найз нөхөд, ажлын дарга нарт нь хүртэл амттай жигнэмэг салаад хийж өгөн Вейдийг ухаангүй хайрлаж байгаа мэт дүр эсгэж баян айлын эрх охин гэсэн мөртлөө ажлын гутал өмсөө трактор унаж фермийн гахаануудыг хооллох ажлыгч гарамгаа хийжсэн тул гэр бүлийнхэн нь түүнийг ажиглахаар шийджээ. Тэднийг үерхээ сар гаруй болж явах үед Вейд манай ээж машинаа солих гээд Nissan Altima маркийн хуучин машин хайж байгаа юм шиг байна гэж ярьжээ. Гэтэл Тейлор Nissan Altima юу? Тэр чинь хэдхэн төгрөгийн л үнэтэй эзтэй гэж хэлээд хэд хоногийн дараа цоошин машин унан Вейдийн ээжийн нэрж ээжээ миний машин ямар байна? Танд зориулж авсан юм а гэдэг. Үерхэд сар гаруухан болж байгаа хүүгийнхэн найз охин гинэд үнэтэй шинэ машин бэлгэлэхэд ээж нь гайхаж сандарсан ч Тейлор надад энэ бол юу ч биш битээ санаа зов гэсээр хагаад машиныг өгчээ. Түүнээс гадна Тейлор Вейдийг заллах ажиллагаагаа улам лавшруулсан. Тэрээр Вейдэд манай ээж эмээгийн нүднээс гарсан болохоор миний өв залгамжлах мөнгө хурдан орж ирэхээр болсон гэж хэлээд Вейдийн фермийг нь томруулан трак болон үнэтэй трактор тоног төхөөрөмжүүд захиалжээ. Тэгвэл Тейлор үнэхээр мөнгөтэй байсан уу гэвэл үгүй. Түүндээсэн юм нь ердөө ганцхан хуудас хурамч бичгэл байв. Тэр бичиг дээр Тейлор Паркер нь утгагүй өөрийн эмээгээс өвөр өнгийг нь шилжүүлж авах болно гэж бичсэн мэжээ. Вейд үүнд бүрэн итгэж утгагүй их мөнгөтэй болно гэж Тейлорын хэлснээр өөрийнхөө нэр дээр зээл авч өөрийнхөө картаар тэр үнэтэй машинуудыг худалдаж авчээсэн. Гэтэл нэг өдөр Вейдийн ээж рүү Тейлор залгаад ээжээ манай Nissan Altima машинд үйлдвэрийн эвдрэл гарч бүх машиныг эргүүлэн татгаар болсон гинэ. Утгагүй компани ажилтны эрд машиныг авах болохоор гаражныхаа үүдэн тавиад орхиорой гэдэг. Машиныг нь аваад явсны дараа хэд хоног сургагүйсэн тул ээж нь автодилертэй холбогдож асуухад машинд ямар ч асуудал байхгүй. Тейлор Паркер гэх эмэгтэй машины урьдчилгаа болон сарын төлөлтөө огт төлөөгүй учраас бид машинаа хурааж авсан гэх хариултыг өгчээ. Ингээд хуурцнаа мэдсэн ээж нь машинаа алдахгүй тул өөрөө мөнгийг нь төлж эхэлсэн байна. Гэтэл Тейлор буруугаа хүлээхийн оронд машины мөнгийг би төлөх гэжсэн ч манай ээж гинэд миний амьдралд оролцож банкнд асуудал үүсгэсэн. Намайг зовоож тоглоом дохуу хийхийн тулд ээж л энэ бүхнийг зохиосон. Би ч бас хууртагдсан хохирогч гэж өөрийгөө өмөрсөн байна. Хүмүүс түүнээс тэгвэл яагаад хадам ээжтэй машин үйлдвэрээс эргүүлэн татагдсан гэж худлаа хэлсэн бэ гэж асуухад тэр юу ч хэлж чадахгүй байлаа.
Вэйди ээж, найз нөхд нь үүнд эргэлзэжсэн ч хинэн ч Тейлораас үннийг асуулгүй сэтгэл нь эвгүүцээд л тэгж хэлээ хэлгүй дээ. Ямар нэгэн шалтгаан байсан байлгүйгээд өнгөрчээ. Вэйд Тейлорийн авсан машинаас болж маш их хүрэнд орсон тул илүү их ажиллах шаардлагатай болж тэдний харилцаа улам хүрчээ. Вэйд түүнийг гэрээсээ явахыг шаардахад Тейлор уйлж гүйсээр Вэйдийн дарга Рожер болон түүний эхнэр дээр очин "Даргаа, би одоо яах вэ? Вэйд намайг хөөгөөд байна. Ээж маань намайг алахаар занал хийлж яхад надад одоо очих газар байхгүй" гэдэг. Үүнд итгэсэн дарга Рожер Вэйдийг зэмлэж "Чи ямар тэнэг юм бэ? Гэрлэлтийг Тейлор шиг эмэгтэйтэй л хийдгийг. Хэрвээ чи Тейлорыг үргэлжлүүл зовоос оройвол би чамайг ажлаас чинь хална" гэж сүрдүүлжээ. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг үг байдаг давг нь. Тейлор энэхүү эргэн тойрныхоо хүмүүсийг өөрийн тал болгож харилцаа нь улам хөндөрөхөд эцсийн үзрийг дэлгэсэн нь би жирэмсэн болсон гэх худлаа яриав. Өмнө нь хэлсэнчлэн тэрээр умайгаа ахуулсан тул жирэмслэх ямар ч боломжгүй. Тэрээр Америкт нуруу, үе мөч засах эмчилгээнд явдаг байсан бөгөөд нэг өдөр эмчтэй "Та миний биетэй ярилцаад өгөөч. Өглөө тойлонд харахад миний аавраа өөр харагдсан. Би жирэмсэн болсон юм шиг байна" гэдэг. Үүнийхээ дараа жирэмсний тестэн дээр 2 зураас гаргаж Вэйдийн найзууд руу эмнэлгийн шинжилгээний хуудсыг явуулжээ. Гэвч Вэйдийн нэг найз тэр хуудсыг хараад "Тейлор, энэ шинжилгээний хуудсны огноо нь 5 жилийн өмнөх байна. Чи цаг хугацаагаар аялаад ирээ юу" гэхэд Тейлор 1 секунд ч эргэлзэлгүй "Өө нэрээ юу вэ? Би эмнэлэг рүү залгаад асууя. Түр хүлээж гараа" гэд хэдэн минутын дараа буцаад залгаад эмнэлэг рүү ярьсан чинь системд алдаа гарч 100 гаруй хүний материалын он сар өдөр буруу эвлэгдсэн гинэ. Гэхдээ миний жирэмсэн гэдг нь үнэн гэж худлаа хэлжээ. Энэ үеэс зарим найзууд нь түүнд эргэлзэж эхэлсэн. Тейлор мөнгө төлж өөрийнхөө нэрээр хуурамч яхаа зураг хийлгэн түүнийгээ фэйсбүүк дээр хийж жирэмсэн эмэгтэй амьдрал гэд байн хуваалцдаг. Бүр гендер парти хүртэл хийсэн бөгөөд тэр баярт Тейлорийн аав эмээг хүртэл иржээ. Аав нөхнөө умайгаа авахгүйсныг мэдж явах ёстой ч яагаад ирсэн нууц хിവэр байгаа. Магадгүй Тейлор тэднийг ч бас уурсан баг. Удалгүй фэйсбүүкээс Тейлор таалгаа хийсэн эмнэлгийн ажилтнууд болон хуучин найзууд нь олж харжээ. Тэд сэтгэгдэл хэсэгт "Тейлор, чи чинь хүүхэд гаргаж чадахгүй штий. Тэр үед тийм хаалга хийлгсэн мэт" гэж ичгэд Тейлор тэднийг шууд блоколж хүмүүс асуухад "Энэ бол бодит хүмүүс биш. Манай ээжийн хуурамч хаягууд намайг хүүхэд гаргавал тэр өв залгамжлалыг хүүхэд маань бас авах учраас надад стресс өгч хүүхдийг маань зулбуулах гэж ингэж хаамаа" гэж үтгэжээ. Тейлорын эмч энэ бүхнийг мэдээд тухайн бүс нутгийн их байрах эмнэлгүүдэд код пинк буюу хүүхэд улгаалах эрсдэлтэй үеийн тохио зарлаж хамгаалалтаа чангатгахыг анхааруулсан байна. Тейлорыг хүүхэд гаргаж чадахгүй гэдгийг мэдэх хүмүүс Вэйдийн ээж рүү холбогдож "Таны хүүгийн чинь уулзаад байгаа эмэгтэй хүүхэд гаргаж чадахгүй. Тэр байнга худлаа хэлдэг хүн" гэж анхааруулсан. Вэйдийн найзууд холбогдох эмнэлэг рүү заалгаж асуухад эмнэлгийн ажилтан "Би танд шууд хэлэх боломжгүй ч та өөрийн зүүн совиндоо итэг" гэж хариулсан байна. Энэ нь Тейлорыг жирэмсэн биш гэдгийг шууд бусаар баталсан хэрэг байв. Ээж болон найзууд нь Вэйдийг Тейлороос асуухыг шаардаж Вэйд үнийг Тейлорт хэлэхэд тэрээр уурлаж "Танай гэр бүлийнхэн чи ямар аимшигтай хүмүүс вэ? Би чиний хүүхдийг тээж яхад туслахын оронд яагаад ийм утгагүй цуурхал зохиож намайг зовоогоод байгаа юм бэ" гэх мэтээр аргалдаг. Тэгвэл Вэйд яагаад 10 сарын турш мэдээгүй бол? Нэгт хуурамч жирэмсний гидс. Тейлор 200 орчим доллараар силикон материалаар хийсэн хуурамч жирэмсний гидс судалдаж аваад хувцсныхаа цагуур зүүдгээс нь тул гаднаасаа яг л жирэмсэн мэт харагддаг байв. Хоёрт биед нь хүрхийг хоригдсон. Вэйдийн эснэр жирэмсний 5 дахь сараас хойш Тейлорын нүцгэн биеийг ч хараагүй. Бүр хүрээгүй бөгөөд бэлгийн харьцаанд огт ороогүй байна. Вэйдийг ойртох болгон Тейлор "Надад битгий өөр. Би жирэмсэн болоод бие маань муухай болсон. Ялзралт үүссэн болохоор өөрийгөө харахаас ч дургүй үржин ойртох хэрэггүй" гэж уралдаг байжээ. Гуравт өмнөх сорив ба харанхуй өрөө. Үерхэж эхлэх үеэс Тейлор ходоодны хаалганы сорив болон хуучин таргалтаасаа үлдсэн ялзралтаас ичдэг гээд үргэлж гэрлээ унтрааж бэлгийн харилцаанд ордог. Биеийнхээ зарим хэсэгт огт хүрэгдэггүй байсан гэд. Жирэмсэн болсноос хойш Тейлор улам эмзэг болж Вэйдийг асуулт асуух болгонд уурлаж унтахтаа диван дээр очиж хэвтэн бүтэн 7 хоногоор ч дуурахгүй ах тохиолдол олон байжээ. Ингээд Вэйд Тейлорыг жирэмсэн гэдэгт итгэсэн учраас дахиж биед нь хүрэх эсвэл шинжилгээний талаар асуухаа болсон. Тэд гэрлээгүй зүгээр л хамт амьдардаг байсан бөгөөд үерхэд 3 сар болж байхдаа Тейлор жирэмсэн гэж хурсан. Хамгийн ачралтай нь Тейлор фэйсбүүк дээр гидсэн хөдөлж байгаа бичлэгүүдэд тавьдаг. Мөн Вэйдийн гэр бүлийнхэнд "Манай Клэнсис ирчлээ. Гараа үргээд үзээрэй" гэдэг байжээ. Яаж хөдөлгдөг байсан бэ гэвэл Тейлор силикон гидс зүгээд өөрөө хөвлийн булчингаа хөдөлгөж хүүхэд хөдөлж байгаа мэт жүжиглдэг байсан бөгөөд хүмүүс үүнд нь хуурцсан. Ингээд нөхцөл байдал бишдгийг мэдсэн Тейлорын төрсөн ээж өөрөө Вэйдийн ээж рүү залхаж "Манай охин жирэмслэх боломжгүй. Худлаа хэлж гин" гэж хэлсэн. Шүүх хурал дээр ээжээс нь "Та яагаад Вэйдэд өөрт нь шууд хэлээгүй мэй" гэж асуухад "Би хариуцлагаас зүхтах гэсэндээ биш. Вэйд өөрөө удахгүй мэдчих байх" гэж бодсон.
Бас би Тейлрийн анхны нөхрийнх нь охиныг өөр дээр өсгөжсэн болохоор Тейлр уурлаж хүүхдээ надаас булаагаад авчихгүй гэж айсандаа шууд хэлж чадаагүй гэж мэдүүлжээ. Мөн түүний дүү Зекэри Вэйдийн ах руу залгаж "Эгчээ маань яриад байгаа өв залгамжлал, жирэмслэлт бүгд худлаа. Манайг ч хүүхэд гаргаж чадахгүй" гэж хэлсэн байна. Гэвч Вэйд Тейлр цохроор итгэж Тейлрийн дүүг болон үннийг хэлсэн бүх найзуудаа блоклжээ. Тэр ч бодгоо Тейлрийн анхны нөхөр нь хүртэл Вэйдэд хандаж Тейлр умаагаа авахгүйсэн хүүхэд тех боломжгүй. Тэр эмнэлгээс хүүхэд тулгаалж магадгүйгээд 60 милийн радиус дахь бүх эмнэлгүүдэд анхааруулга очсон байгаа. Тэр чамааг авч үлдэхийн тулд юу ч хийж мэднэ. Чи түүнтэй хамт нэг ч удаа эмнэлэг явж үзээгүй үстэй гэж сануулсан байна. Тухайн үед ковид гарсан байсан болохоор эмнэлэг рүү зөвхөн өвчтнийг л нэвтрүүлдэг байсныг Тейлр давуу тал болгон ашиглаж Вэйдийг хизээч эмнэлэг рүү дагуулж явдаггүй. Хүмүүс Тейлрийг удахгүй хүүхэд дутуу төрлөө эсвэл зулвчлаа гэж жүжигээ дуусгах байх гэж боджээ. Гэвч Тейлрийн төрөх хугацаа төгөхөд үнэхээр хүүхэд олж ирэхээ шийджээ. Тэрээр өмнө нь фэйсбүүкээр танилцаж хурмынхан зургийг авч өгч байсан найз Регн руугаа дахин ойртож эхэлсэн. Регн тухайн үед жирэмсэн төрөх төгчгсөн байлаа. Тейлр түүнтэй уулзгаар гэрт нь очихоос өмнө YouTube-ээс кесар хаалгаа хэрхэн хийх вэ гэдгийг маш сайн хайж судалсан байжээ. Гэрт нь очиод Тейлр Регнийг алхаар цохиж утгаар 110 гаруйдаа зэрлэгээр сийжиж өөхөж буй Регний гэцийг зүсэн дотроос нь хүүхдийг суулж авчээ. Тейлр шүүхтэр Регн надад хүүхдээ авахыг зөвшөөрсөн гэх мэт солиотой зүйл ярьсан байна. Шүүх эмнэлгийн эмч хэлэхдээ Регн амьд байхдаа гэцээ зүсүүлж умаагаа 180 градус эргүүлүүлсэн тул тэсвэрлэхийн аргагүй аимшигтай өрөлтийг мэдэрч хүүхдээ хамгаалахын тулд эцсийн мөч хүртлээ тэмцсэн нь гарт нь байгаа маш олон хамгаалтын шархтнаас харж болно гэжээ. Тейлр нэрээ хүүхдийг өвдөг дээрээ суулган Регний биеийн шингэн эхэс хүүн цус зэргийг өөрийнхөө өмдрүүж ихэж өөрөө төрүүлсэн мэт харагдуулахыг хичээн машинаар зогтжээ. Гэвч замын цагдаа түүнийг хурд хэтрүүлсэн шалтгаанаар зогсооход Тейлр "Би дөнгөж сая замын хажууд машинаа зогсоож хаад хүүхдээ төрүүлчлээ. Намайг хурдан эмнэлэг рүү үргээд өгөөч" гэдэг. Цагдаа нар түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд Тейлрийн нэр дээр хэдийнэ код пинк анхааруулга очсон байсан тул эмнэлгийн ажилтнууд түүнийг маш хүйтнээр ухтаж авсан. Ингээд сувлагч нар "Та хүүхэд төрүүлсэн хүн шиг харагдахгүй байна" гэхэд Тейлр "Юу яриад байгаа юм бэ? Би дөнгөж сая энэ хүүхдийг төрүүллээ" гэдэг. Харин эмч түүний биеийг шалгасныхаа дараа "Танд хүүхэд төрүүлсэн ямар ч шинж тэмдэг алга. Түүнээс гадна танд умаач байхгүй байна" гэхэд Тейлр эмчийн өдөөс нүдээ томруулан "Би төрүүлсэн нь үнэн" гэж зүтгэсээрээ. Харамсалтай нь Регнийг эзнээс хүчээр сугалагдсан агуулсан тэрхүү яраа хүүхэд эмнэлэгт ирэхдээ амьд байсан ч удалгүй амьсгал хураасан. Тейлр Паркерийн энэхүү ухаангүй зэрлэг үйлдэлд шүүхээс цаазын ял оноосон бөгөөд энэ хэрэг Америкийн нэгдсэн улсын түүхэнд хамгийн зэвүүцэм аимшигтай эргүүдийн нэгээр нэрлэгдэн үлдсэн. Тейлр Паркер ямар ч гэм зэмгүй энэ хэрэгт ямар ч хамааралгүй хоёр хүний амийг дэндүү зэрлэгээр хэрцгийгээр бүрлэгсэн. Тэрээр бүтэн жилийн турш жирэмсэн гэж хуурж явахдаа хэд хэдэн гар утас утасны дугаар ашиглаж дуу хоолой хувиргагч ап болон фэйсбүүк дэх хэд хэдэн хуурамч хаягуудыг ганцаараа ажиллуулж ээжээ. Тэдгээр хаягнаасаа Вэйд рүү "Би Тейлрийн ээж байна. Би Тейлрийн найз байна. Тейлр үнэхээр сайн хүн" гэх мэтээр мессеж өчөж бүтэн жилийн турш ганцаараа жүжиг зохиож исэн нь илэрсэн. Эцэст нь шүүхээс Тейлр цаазын ял оноосон боловч одоо хүртэл би хэлмэгцэн гэж байнга давж залт хүрэгдэл гаргасаар байгаа. Гим зэмгүй найзаагаа 110 гаруйдаа хутгалж хоёр хүний амийг авчаад өөрөө амьд үлдэхийг хүсэж байгаа нь үнэхээр чигшмээр. Түүний өргөдлүүд байнга хэрэгсгүй болдогч тэрээр "Хүүхэд анханасаа өвчгсөн байсан. Тийм болохоор би хоёр биш нэг л хүн алсан" гэх мэт утгагүй зүйл ярьсаар байгаа. Харин хохирогч Вэйд дараа нь өгсөн ярилцлагандаа "Би Тейлрт хизээж ухаангүй хайртай байгаагүй. Зүгээр л таалагддаг байсан. Салгыг хүссэн ч дарга маань ажлаас ална" гэж сүрдүүлээд дээрээс нь жирэмсэн болчлоо гэхээр нь хүүхэдтэй болохыг хүссэндээ л хамт байсан. Түүнд цаазын ял өгсөнд маш их баяртай байна. Тэр миний амьдрал нэр үндийг бүр мөсөн сүйтгэсэн тул өвхөл таарна гэжээ. Тейлрийг шоронд орсны дараа Вэйдийн гэрээс маш олон тооны бөглөөс гаргадаг шингэн химийн бодис олджээ. Тэр ч бодгоо хөлдөөгч хөргөчн дотроос нь хүртэл хоосон санууд олцсон байна. Нэг удаа Тейлр олон хүнд зориулж хоол хийж ирсэн бөгөөд өөрөө "Би цатгалан байна" гэд ганц ч хазаагүй гэнэ. Гэтэл тэр өдөр хоолыг нийцсэн бүх хүмүүсийн гидэс маш өчтэй өвдөжээ. Үүнээс харах юм бол Тейлр бүх үнэ илчлэгдэхээс айж нөхрийгөө хортуулж алаад дараа нь "Би хитрхийг цочролд орсноос болоод хүүхэд маань ч бас зулвчлаа" гэсэн эмгэнэлт жүжиг тоглохыг завдсан байж магадгүй гэх сэжгийг төрүүлсэн байна. Тейлр Вэйдэд үргэлж "Би гэртээ ванн дотор төрмөөр байна" гэж хэлдэг байжээ. Мөн төрөх хугацаанд төгөхөд өөр хурамч дугаараас Вэйд рүү залгаж "Манайх хэдэн зуун хахан худалдаж авъя. Ирж уулз" гэж хуран Вэйдийг үр цайхаас өмнө маш хол газар руу явуулсан байна. Вэйдийг ясан тэр өдөр Тейлр найз Регнийгаа алхаар утсан. Түүний төлөвлөгөөгөөр нөхрийгөө эхлээд хол газар руу явуулна. Дараа нь Регнийг алж хүүхдийг нь хулгайлна. Хүүхдийг шууд эмнэлэгт үргэж "Би замын хажууд машинаа зогсоож байгаа төрүүллээ" гэж хэлээд эмнэлгээс төрсний гэрчлэлээ аль бие осоор гаргаж авах байсан.
Тэрээр өгөхөн өмнөхөн Вэйдэд намайг худалч гэж хэлж эргэлзэжсэн бүх хүмүүст би жирэмсэн гэдгээ хүүхэд гаргаж чаддаг гэдгээ заавал баталж харуулах болно гэж хэлжээжээ. Эмнэлгийн гэрчилгээл авчвал хинч түүнийг худалч гэж хэлж чадахгүй тул ийм аимшигтай аллага үйлцсэн байна. Тэйлрийн анхны гэрэлтээс үлдсэн 2 хүүхэд байгаа. Том охин Эмерсон 16 настай. Одоо Тэйлрийн төрсөн ээж дээр байгаа. Бага хүн 13 настай. Одоо Тэйлрийн аав дээр өсөж байгаа. Хүүхдүүдийн төрсөн аав Томи яагаад хүүхдүүдээ аваагүй нь одоо болтол тодорхойг байгаа. Эргэн тойрны бүх хүмүүс найз нөхөд төрсөн дүү анхны нөхөр нь хүртэл Вэйдэд Тэйлрийг ямар аимшигтай эмэгтэй вэ гэдгийг сануулж эмнэлэг хүртэл шууд бусаар анхааруулж байхад Вэйд яагаад сохроор итгэсээр байсан юм бол магадгүй тэр үннийг нүүр тулан хүлээж авахаас айж гайгүй илгүү дээ. Арайч үгүй илгүү гэж утсараагаад хугацаа алдсан баг. Хэрвээ тэр баг зэрэгэл анхааралтай байж Тэйлрийг унтж яхад нь гидсийг нь бариад үтсэн бол энэ эмгэнэл тэр гарахгүй байх байсан. Эргэн тойрных нь Тэйлрийг худлаа хэлж байгааг мэдчихсэн ч хинэн ч түүнийг ийм аимшигтай аллага үлдэнэ гэж зүүдлээчгүй бөгөөд 10 сар өнгөрөхөд зулвчлаа гэд өнгөрөх байх гэж л утсан байна. Өнөөдөр хиймэл оюун ухаан хөгжиж хурамч зураг бичлэгийг маш амархан бүтээдэг болсон цаг үед Тэйлр шиг эмгэг хурамч зантай хүмүүс үүнийг ашиглан улам нарийн залилыг хэрсэлтэй нийгэмд бид амьдарч байна. Тийм болохоор ийм аимшигтай хүмүүстэй таарахгүй тулд хохирохгүй тулд анхааралтай хашир байгаарай. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.